Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 2006 оны төгсөгчдийн санаачлан зохион байгуулж байгаа Алтан агнуур подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар нэг нь багш, нэг нь одоо эмч хийж байгаа хоёр эрхэм найзгаа урьсан байгаа. За хоёр найз маань бол хоёлаа 2006 онд одоо уламжлалтын ангийг төгссөн юм эмчнэр байгаа юм. За бидний урилгыг хүлээж авч ирсэн баярлалаа. За зочдтой танилцуулъя. Анагаах ухааны доктор Оргил Баяр, анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн совилгын сургуулийн уламжлалт бие бэлдэр судлалын ахлах багш, уламжлалтын ахлах зэрэгтэй эмч хүн байгаа. За Отгон Туяа, Булган аймгийн Бүрэг хангаас сумын эрүүл мэндийн төвийн дарга, Бүрэг хангаас сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийж байгаа. За ингээд төгссөн цагаасаа эхлээд сумд ажиллаж байгаа юм найз манайгаамаа. За өнөөдөр бидний ярилцах сэдэв бол онол ба практик, хот ба хөдөө, сургалт ба бодит амьдрал гэдэг сэдвээр хоёр эрхэмтэйгээ ярилцах юм байгаамаа. За эхний асуулт бол та хоёр анх уламжлалт анагаах ухааны ангийг яагаад сонгосон юм бэ? Энэ одоо турсамжаа хуваалцвал. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд бол 2006 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн уламжлалт анагаах ухааны ангийг одоо сонгож орох болсон шалтгаан гэвэл би 1995-аас 1998 оны хооронд Дархуул аймгийн анагаах ухааны дунд сургуулийн уламжлалтын ангийг төгссөн. Тэгээд тэндээс тэр бас сэдлийг аваад уламжлалт анагаах ухааныг одоо яг тэр үед сайн ойлгоогүй ч гэсэн би одоо дээд сургуульд орж энэ талаар мэдлэг мэрэгчлээ дэвшлүүл цаашаа ингэж явах нь бас ирээдүйдээ их зүгээр юм байна гэж үзээд тэгээд өдөө очиж эргэж очиод конкурстэй тэгээд тэр дотроос бас ингээд сонголтууд байсан ч гэсэн би уламжлалт анагаах ухааны ангийг л авсан. Оргил Баярын хувьд. За бүдээрэнт энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуульд орох болсон шалтгаан бол гэр бүлийн шийдвэр. Одоо аав ээж минь одоо анагаахын сургуульд орно гэдэг. Тэгээ ороод тэгээд авсан онооныхаа дагуу хуваарлагдаад бол уламжлалтын эмнэлэгт уламжлалтын салбарт сургуульд орсон байгаа. Тэгээд тэрнээс хойш уламжлалт анагаах ухаантайгаа тасралтгүй судлаад энэ хөгжүүлэх үйлсэнд бас өөрийнхөө чадлаараа бол тус нэмэр болоод явж байна да. Одоо эргээд харахад ер нь тэгээд Хотгон Туяа маань бол өөрийн хүсэл дээрээ сонгосон юм байна тийм ээ. Нөгөө Оргил Баяр маань л гэр бүлийн зөвлөгөөгөөр сонгосон юм байна. Эргээд харахад яг одоо сонгосон уламжлалтын эмч мэрэгчлээ ер нь хэр дор сонирхолтой байдаг вэ? Би яг өөрийнхөө хүслээр сонгосон учраас тухайн үед яг ийм одоо юу гэдгийг тийм ийм гэдгийг сайн мэдэхгүй. Тэгсэн мөртлөө одоо яг ингэж харахад бол уламжлалтын эмч бол одоо аягүй ирээдүйтэй. Гэхдээ хамгийн гол нь Европ эмнэлэгч адилхан шинж тэмдэг нэг юмын дарах нь гол нь биш. Уг үндсээр нь эмчилж байгаа учраас энэ бол уламжлалтын эмч болсондоо бол одоо бол баяртай байдаг. Яг зөв. За Оргил Баярын хувьд. За миний хувьд бол эхлээд бол мэдээж одоо засгийн газрын шийдвэр гэдэг чинь гэр бүлийнхээ шийдвэрийн дагуу ороод тэгээд уучраа олоод явж байна. Тэгээд суралцах явц дундаа бол илүү хөөр дур хүсэлтэй сонирхолтой болж эхэлсэн. Үнэхээр их сонирхолтой түүхээс ахгуулаад хийж байгаа эмчилгээ, үйлчилгээ тэгээ хүнд яаж нөлөөсөн одоо хүмүүсүүдийн яриа болон одоо манай багш нарын бас өөрсдийн одоо бас туршлага байна л да. Тэгээ энэ мэдлэгээ сонсоод бас энэ номыг илүү их сайн сурч мэдэх хэрэгтэй юм байна гэд явсан. Тэгээ ер нь товчхондоо хэлэхэд бол уламжлалт анагаах ухаан гэдэг бол ерөөсөө бидний хүсээд идэг ид шид ч юм уу үлбэр домогч гэдэг юм. Тэрнтэй бол ер нь төсөөтэй мэдээж шууд бол ид шид үүдүүлээд явахгүй. Энд чинь цаана бүхэл бүтэн одоо том онол явж байдаг. Тэр онлоо судлаа. Тэр онлынхаа дагуу эмчилгээ онцлогоогоо хийгээд хүн ардад одоо эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өгүүлэхээр бол яг чарахгүй тэр нь одоо илүү зарим нь одоо мэдээж одоо архаг өвчнүүдийн үед бол үлдэгдэлгүй эмчлэх. За зочмог зарим өвчнүүдийн өвчин эмгийн үед одоо бас хурдан нөлөө өгүүлж сайн нөлөө өгүүлэх юм тохиолдлууд байна. Гэхдээ энэ чинь орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаанд нь алинд нь одоо илүү цаг үе тухайн өвчнийхөө үе шатаас хамааруулаад алинд нь
илүү хандуул илүү үр дүнтэй зохимжтой юм бэ гэдэг нь бол мэдээж энэ бол хоёр өөр асуудал. Гэхдээ уламжлалт ухааны давуу талууд ч байна. Зарим нэг юм дээр жишээ нь одоо яаралтай цус алдлаа гэхэд бол энэ дээр бол орчин үеийн ухааны яаралтай түргэн тусламжийн үйлчлэгийг зайлшгүй үзүүлэх шаардлагатай гэсэн иймэрхүү ялгаанууд бол заавал байдаг. Энийг бид нар бас сайн ялгаж ойлгох. Түүхгүй одоо сүүлийн үед манайхан уламжлалтын тэр юм одоо илүү сайн байна. Тэр ургамлыг уугаал зүгээр болчихно гэсэн ийм туйлширсан хандлагатай байгаа. Тэгэхээр энийг бид нар бас одоо ард түмдээ сайн зааг ялгааг сайн гаргаж өгөх, мэдээлж сурчлах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ариул баяр докторийн одоо бас саналтай. Ер нь бол миний хувьд ч гэсэн санал нэгж байна. Сая хоёр эмч найзынхаа одоо өгүүлэмжээс үзэхэд бол манай уламжлалт хангах ухаан бол нэгдүгээрт бол одоо уул, суур, үндсээр нь айгүй их сайн судалдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт маш олон жил хөгжиж ирсэн уламжлалтын одоо онолууд дээр тий хүнийг бүхлээр нь бас давхар харж чаддгаараа бас их давуу талтай юм шиг санагддаг. Тэгэхээр яг одоо уламжлалтынхаа эмчээр уламжлалтынхаа багшаар ажиллаж явах явцдаа одоо ингээд яг улам бүр ойлгоод тий миний судалсан шинжлэх ухаан бол үнэхээр сайн баймаа гэд бахархаж бодож исэн одоо тийм зүйл юу байна вэ? Тоос эхлэе. За Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүүр ам шүдний имлэг. 14 жилийн хугацаанд яг хөдөө орон нутагт ажиллана гэдэг анх 2006 онд төгсөөд очиход одоо эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн багц хэрэгсэл бол нэлээд дутамгүйсэн. Тийм учраас тухайн үед одоо заалгасан нөгөө судас барих, шээс шинжлэх гэл ингээд 5 цэцэг үзэх гэдэг энэ аргууд дээр бол нэлээд одоо тулгуурлаж уншуудаг тавьдаг байсан. Тэгээд 2011 оны багцаа баг. Одоо яг хатгаа өвчнөр өвчлсөн нэг одоо 2 настай банд байсан. За тэр хүүхэд маань яг сумын эмнэлэг твтэд одоо шалтгааны эсрэг эмчилгээ буюу антибиотик эмчилгээ, антикоагулянт эмчилгээ тэр гэдэг ингээд яг Европ эмчилгээнүүд ингээд хийгдээд удирдамжийн дагуу стандартын дагуу эмчилгээнүүд хийгдээд за яг шинж тэмдгүүд бүдгэрсэн ч байсан халууралт нь намтахгүй гэдэг ингээд нэг 7 хоноод тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр бас эмчилэгдээд нэг 7 хоноод аймгийн нэгдсэн эмнэлгээс эхнэлгсэн одоо эмнэлэг рүү 2-3 дахь шатлалын эмнэлэг рүү явж эмчилэгдээ энэ одоо эмчилэгдэхгүй байна. Уг нь бол оншин бол хатгаа ингээд тэгээд нөгөө ээж эмээ хүү 3 шөндөө булганаас эргээд над дээр ирсэн. Би тухайн үед Улаанбаатар явчаад эргэж ирэхдээ нэг сороол дөрөв гэдэг тан аваад очсон. Тэр тангаа шүн орой намайг ирснэг дуулаад нөгөө 3 хүн маань манад ирээд үзүүлэхлээр би за өнөөш нь ямар ч гэсэн энийг болгоод хончих. Тэгээд таад маргааш та Улаанбаатар явдаа гэсэн. Харин тэр өгсөн тангийн маань тэр шүн уусан тэр шүндөө айгүй хөдөрсөн байт юм байна. Хөлрөөд тэгээ халууралт намтсан. Тэгээ маргааш нэс нь үргэлжлүүлээд нөгөөд байсан нэг 5-6 тангаа үргэлжлүүлээд өгсөн. Тэгээд ор өндөсгөө идэвжсэн. Ийм тохиолдол одоо суманд байгаа. Тэгээ би эндээс юу хараад байна гэхэлэр одоо тухайн үед бол антибиотик 14 хоног явчлаа тий. Тэгэхэд антибиотикт дарагдахгүй байна гэдэг чинь антибиотик таарахгүй байсан уу? Одоо эсвэл дархлааны чинь байсан уу? Ийм байгаад байгаа. Тэгэхээр уламжлалт хангах ухааны там бол одоо ийм гэж ирдэг тийм там бол нөгөө халууныг нь боловсруулаад өгсөн яг уламжлалт ангахын талаас бол халууныг одоо Европ ангах ухаанд бол халуун боловсруулах гэж юм байхгүй шүү дээ тий. Одоо нэг дутуудаалал яваад исэн юм шиг байгаа. Тийм учраас яг ингээд халууныг боловсруулаад өгсөн учраас тухайн хүүхэд шүн хөлрөө тонсон. Тэгээ маргаашнаас нь хоолондоо зүгээр болоод тэгээд хордлогын шинж арилаад халуургалтанд болоод ингээд шинж тэмдгүүд нь арилаад нөгөөдрөөс бол өөрөө хүүхэд зүгээр болоод ингээд одоо эмчилэгчээс юм гайхамшиг гэх юм уу одоо туршлага байгаад байдаг байхгүй. Тийм учраас уламжлалт ангах ухаанд ер нь бол нөгөө тоног төхөөрөмж юу гэхээсээ илүү нөгөө тухайн хүнийг одоо байгаа байдал дээр нь гадна тал дээр нь онцлох нөгөө цэцгүүдийн үзэх, шинж тэмдгийн үзэх, судсын үзэх, шээсийн үзэх энэ төр бол бас айгу тийм нэлийн айгу онцлогын айгу том одоо дүгнэлт болж гарч ирдэг. Тэрэн дээр л би ингээд бас
энэ уламжлалт ангаах ухаанаар ингээд цааш нь одоо уршиг байгаа өвчнүүдийг яг энэ дээр нь цагийн тааруулж хэмжлэх нь зөв юм болов уу гэж бодож байна. За оргилын докторийн хувьд бол яг ийм уламжлалтаар одоо илээ оршуулж идгээжсэн тохиолдлуудын тухайд олон тохиолдол байна уу. Тэгэхээр уламжлалт сая бас хэлж байна л да. Ер нь одоо хүний өвчнийг тодорхойлохын тулд маш олон онцлогооны аргуудыг ашигладаг. Угаасаа уламжлалтын номнуудад хэлдэг. Нэг онцлогооны аргыг ашиглаад оншийг тодруулж байгаа юм бол энгийн юмч. За хоёр аргаар онцлоод оншийг одоо илүү сайн баттай хоёр талаас нь хоёр өнцгөөс ингээд тодруулах юм бол сайнч. За онцлогооны бүх аргуудыг ашиглаад одоо хөдөлбөргүй олон талаас нь үзэж штэ. Ингэж онцлох юм бол одоо энэ бол хамгийн сайнч гэж бичигдэн байдаг. Тэгэхээр одоогийн ангаах ухаан яг энэ чиглэлээр л явж байгаа юм л та. Одоо эхо, хэвлээ эхо, цусны хэрхэн шилгээ, биохим, шаардлагатай зөвлөл, компьютер эрдэнтгийн гэл энэ төрөл бүрийн л одоо эмчилгээний аргуудыг хэрэгжилж байна. Энэний үндсэн дээр онш бол эцсийн үр дүнд сайн баттай. За яг энэ зүйлээс болоод энэ өвчийг үүсэж байна. Яг үүнтэй адилхан уламжлалт ангаах ухааны онцлогооны аргууд нь өөрөө их тийм өвөрмөц. Зарим одоо бодит үйлчлэгүүдээр Европын эмч бол бидний хэл занчнаар Европын эмч бол мэдээж одоо нүдийн нүдэн, шүдийн нүдэн гэх мэтлэн ингээд юу байдаг. Гэхдээ уламжлалт ангаах ухаан тэрнээсээ бүр илүү жоох нарийг лавшруулж үздэг. Лавшруулж. Тэгээ олж хараагүй юм ин олж хардаг. Жишээ нь бөөлчтний үзлээ. Энэ ямар одоо бөөлчтэй вэ? Юу агуулгач вэ? Салсан ямар байна? За шийсэн ч гэсэн одоо ямар өнгөтэй, үнэртэй байна уу? За тэгээд тэр тунц нь одоо ямар тунцтай байна вэ? Хөөс нь ямар байна вэ? Гэх мэтлээ ингээд судсыг нь одоо тэмтэрэхэд одоо нийт 128 төрлийн одоо янзын зохилч нь эдгээрээс нь аль нь байна вэ? Тэгээ аль нь байх юм бол ямар өвчин байх вэ? Гэх мэтлээ ингээд асуух хүрэлтэг шинжилгээ буюу одоо судсгийн тэмдэр нь нүдийг нь үдэн, чихийг нь үдэн, хамрыг нь үдэн гэл энэ мэтлэнгээр ингээ олон энэ онцлогооны хааргуудгаа бүр ингээд найруулчлаад өгдөж байгаа. Тэгээ тэр болгонд нь одоо онцлохоо дагуу за оншоо тавилаа инглээ тэглээ. За тэгээ сонирхуулаад хэлэхэд бол одоо ингээд хамраар нь оншилдог. Харж байгаа л. За зарим хүмүүс тэгдэг байхгүй. Та үзмэрч юм. Лам юм. Яагаад гэж ярьдаг вэ гэхээр бидний өөрсдийнх нь одоо үтсэн үдэж байгаа судалж байгаа номонд бол одоо хүний биеийг гаднаас нь хараад ингээ онцлох тийм чадвартай сургадаг. Тэр байтугай утасны цаанаас тухайн хүний биеийн байдал, судасны хатуурлал нь хэвэн байна уу, эсвэл одоо хатуурсан байна уу гэдгийг бол оншилж мэддэг. Гэхдээ энэ чадварт хүрэхэд бол тухайн хүн мэдээж маш сайн уншин судлан тэр чинийгээрээ бас цаашаа лавшруулад гүнзгийрүүлэн судалж байгаа. Тэгээ бас тодорхой хэмжээний одоо энэ бидний уламжлалтын ихэнх эмчнэр бол манал бурхнаа шүтдэг. Тэгээ энэ манал бурхныхаа одоо энэ хувьд завшгийг авах, тэрнийхээ дагуу даалгавруудыг гүйцэтгэж одоо ингээ маш олон нэгсэндээ гүнзгийрүүлсэн шавь сургалт явсны дараа одоо тийм өндөр түвшинд хүрдэг. Тэр байтугай нэг тийм яриа байдгийг нэг ноён одоо нутгийнхаа хамгийн сайн одоо эмчийг дуудаад Маранбиг дуудаад ихнэрээ өдүүлэх гээд. Тэгээд орох гэсэн чинь манай би хүн бол хатан бол одоо хүн хүлээж авах шалтгаангүй байна, боломжгүй байна гэд. Гэрийнхээ гаднаас нөгөө лама Маранба. Тэгээ хоорондуур нь яасан гэсэн чинь уцаар ингээ уяа татуулаад нэг гарт нь Маранбан бариад нөгөө өдрийг нь хатан орчих. Тэгээд Маранбан хэлж байгаа. Танаа ихнэр бол би давхар байна. 12 7 хоногтой. Одоо хүүхэд төрүүлэх юм байна. За тэдэн тийм барилтаа, тэдний юм барилтаа. За тэдэн тийм төсмийн ингээд хэлж чинь л та. Тэгэнгүүт нөгөө ноён чан бууж өгöd одоо тэр бол шалгалт байсан, ноёны шалгалт. Тэгээ оруулж ирээ. Тэгээ яасан бэ гэсэн чинь хатан одоо өөрөө нэг тижээдэг нэг хав нохоотой. Тэрнийхээ өдөрт сарвунд нөгөө өдөр нь хийцээ. Подкастын ивент тэтгэгч Юмед гол сайхны мэсэслийн имлэг. Нохоо шинжүүлсэн. Тэгээ нохоо ихнэрээ хатнаа биш. Нөгөө нохоо шинжүүлсэн. Тэгээ шалгалт авч байгаа. Тэгээ энэ мэтлэн одоо энэ бидний аман түүх
одоо бурхан шашинтны аманд түүхч гэдэг уламжлалт оноо авахны эмчнэрийн маранбуудын аманд түүх гэдэг эдгээр одоо яриа бичвэрүүдээс одоо энэ мэтлээ одоо гайхамшигуудыг бол бид нар уншиж судална. Одоо бид нар бас одоо тийм тэрнтэй дүүтгэж одоо өөр бас эрдэм чадaltaй манай уламжлалын эмчнэр бол дөндөө л бишгүй л байгаа. Нэр алдарны түүхсэн. Тэгээ энэ болгоныг одоо цаана одоо заавал онол системтэй сургалт зарим нь одоо нууцын зэрэглэлийн сургалт гэж хэлж болох үз. Тэр нь яд вөхрөө тухайн хүн үнэхээр одоо сэтгэлэн догтцсон, эдийн шунлаас ангирсан. Үнэхээр одоо хүнийг өвчтнийг эдгээ гэсэн тийм сэтгэлийг агуулсан. Одоо эн чинь ёс зүй гэдэг зүйлийг одоо маш сайн өөртөө одоо агуулсан тийм хүмүүсүүд тэр төвшөнд хүрэхэд илүү их ойрхон. Тэр чинийгээр багшаас одоо тэр багшийн заасан номыг одоо сурахад илүү их дөхөм, илүү сайн суралцдаг. Тэгээд үндсэн гол таны асуултанд хариулахад бол одоо хамрыг нь оншилж байгаа. Тэгээд баруун зүүн одоо уушгины баруун уушгинд нь жоохон амьсгал дутуу аваад байна. Одоо хүчлөрөгч хангамж. Эсвэл одоо баруун уушгин жоохон ханиадны одоо бид нар сэв гэж ярьдаг. Чинь одоо ханиадны эхлэл үүч гэдэг юм уу? Том үгийн эхлэл үүч гэдэг юм. Иймэрхүү зүйлүүд бол гарч болно. Тэнгүүд нь холбогдох одоо эмчилгээг уушгины одоо бэлчээр орно дээр нь төв эмчилгээ ч юм уу, төөн ч юм уу, барайцал ч юм уу гих мэтлэн одоо эмч нь өөрөө сонгоод тэрийг нь одоо богино хугацаанд л тэрэн дээр нь одоо эмчилгээ хийхэд нөгөө хамрын нөхөн хоёр өөр нэг нь баруун талынхан том байсан бол нөгөөх нь яг ижлэхэн болоод ирчдэг. Тэгээд чагнуураар эргээ чагнахад амьсгал нь нэг сайхан жигдэхэн болоод өгдөг. Тэгээ энэ бол нэг 10-20 минутын дотор л өрнөж байгаа асуудал та. Онцлоо тэгээ эмчилгээг хийгээд эргэж дахиж нөгөө өвчний шинж нь ямар болж гэнэ гэдэг. Саяхан бас нэг ажлын шаардлагаар нөгөө твштэй машин дээрээс очд нэг эдэр насны эмэгтэй ирсэн. За тэгээд нуруу нь өвдөд байна. Тэгээд физик эмчилгээ хийлгэлээ, барай хийлгэлээ гэл. Тэгээд ерөөсөө зүгээр болохгүй. Өөрчлөнийг үзүүлэг. Тэгээ ингээд үзсэн чинь тэр хүн бол мэдээж нуруугаараа унсан учраас дөргөлт авсан буюу дөргитсэн байна. Тэгээ манайхан бол дөргөлт гэхээрэл заавалчгүй тархин дөргөлсөн гэлээдэг. Гэхдээ энэ бол нэг тийм буруу биш л дээ. Яагаад гэхээр яг энэ тархины дөргөлтийг одоо онцлох, эмчлэх энэ нөгөө юу н сургалтын ч гэдэг юм, арга зүйн ч гэдэг юм бүр одоо өндөр түвшинд хөгжөөгүй байна. Ард түмний дунд нэг хэсэг 17 дугаар зуунд хөгжсөн. Гэхдээ сүүлийн одоо энэ 80-90 жилийн хувьд бол ялангуяа сүүлийн 20 жил хөгжиж байгаа боловч бас тийм одоо өсрөнгөө хөгжилт бол бас хараахан гараагүй байгаа. Тэгээд ингээд өдөд явж байхад бол тархинаас гадна нуугас дөрглөө, цул сав эрхтнүүд дөргсөн. Ялангуяа илгэн дөргт. Тэгээд тэдгээр дээр нь холбогдох одоо газрууд дээр нь бэлчээр орно гэдгийг. Цэгүүд дээр ингээд дараад зөх одоо зөөлөн хилээд зөх эмчилгээг нь хийж байгаа. Тэгээд 5 минутын дараа босоод ирэхэд бол нөгөө хүн чинь их сайхан хөнгөн босоод ирж байгаа. Нөгөө хүрлээсэн царайтай яолоо царай нь тийм нөгөө зовнингуу шаналнгуу байсан бол нөгөө чинь царай сайхан туяараа л ингээд сайхан одоо ястай сайхан хөнгөн болчлоо гэл. За одоо би хөдөө явна тэгээ эргэж ирээд 2-3 хоногийн дараа эргэж ирээд одоо дахиад эмчилгээг өөрчлүүлнэ. Гэх мэтлийн иймэрхүү одоо гайхамшигч гэдэг юм уу. Одоо яг тэр даруйд нь одоо ингээд эмчилгээ үйлчлэгээд үзүүлэхэд богино хугацаанд тэмдгийг маш сайхан одоо иляршуулах тохиолдол байт юм байна тий. Хөдөө орон нутагт одоо бас яг одоо тархины дөргөлтч гэдэг юм уу. Одоо бусад уламжлалтын эмчилгээгээр бас яг ийм үрдэн хурдан мэдрэх юм юунууд одоо кейсүүд байх уу тохиолдлууд. Подкастын ивент тэгч Сэцэн Мед эмнэлэг. Ер нь бол кейсүүд маш их. Бас нэг 14 жил ажиллах хугацаанд бол ер нь аюул олон кейсүүдэд таарч ирсэн. Тэгээ миний хувьд бол яг нэг уламжлалт засал гэсэн 6 сарын курс төгссөн. Заслын одоо засал 5 засал гэж байгаа тийм. Тэр 6 сарын курс төгссөн учраас тэрнтэй холбоотой нэлээд олон заслуудыг хийдэг. За одоо сүүлийн үед бол нөгөө таргалалт чихрийн шижингээл ингээд өмчнүүд нэлээд ихссэн. Энэ хөдөө орон нутагт чичихгүй адилхан. Одоо хөдөөний хүмүүс морин ундаг байсан бол одоо мотоциклт машин унаад малдаа явдаг болсон. Энэ яг амьдралын буруу хвшлээс болоод яг энэ өвчнүүд яг л адилхан байна. Энтэй холбоотой
би заслын 6 сарын курс төгснөө дараа би одоо артерийн даралт ихсэж байгаа нэлээд өвчтөнгүүдээр цус ялгах тан өгж байгаад хануур эмчилгээнүүд хийсэн. За тэгээд тэрнээс хойш ингээд артерийн даралт ихсэлтийн эмнүүдээ уугаад үр дүнгүй байгаа тохиолдлууд нэг талд нь байхад хануур эмчилгээ хийж байгаа одоо эмээ цуг уугаад хануур эмчилгээ хийж байгаа одоо өвчтөнгүүд бол үр дүн сайтай. Тэгээ тийм учраас нөгөө өвчтөнгүүд маань надаас салдгүй. Ийм тохиолдлууд одоо зөндөө байна. Тэгээ одоо нэг тохиолдол гэдгийг толгойн өвдөд тухайн үедээ бол нэг 50 гаруй насны эрэгтэй байсан. Толгойн өвдөд заорж эмнэлэг твтээд даралт эхсэлтийнхаа эсрэг эмчилгээнүүдийг хийж байгаа одоо тариагаа хийлгээд ингээд хавн тавьсан хавн хөөх мөх гэдэг ийм эмчилгээнүүд хийгээд байдаг. Ямар ч үр дүн өгөхгүй. Тэгэхээр нь цус ялгах тан буюу барай 3-ыг уулгасан. За тэгээ уулгангууд л айгүй хөлөрсөн тэр арайда. Хөлрөөд даралт нь буураад эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт би за ямар ч хэсэн маргааш нэг шээсийг хараадахыг гэж жаад шээсийг үзээд тэгээ шээсийг үзэхлээр халууны айгүй тийм шинж тэмдэг байгаад байгаа. Тэгэнгүүт л 3 хоногийн дараа хануур хэсгсэн. За тэр одоо ах маань өнөөдөр хүртэл даралтны юм уудгүй хануураа жилдээ нэг удаа хэлгчилж явдаг ийм тохиолдол. За дараагийн би бас энэ дээр нэг зүйл нэмэт хэлжгээд бас нэг тохиолдол байна л да. Даралт нь ихтэй бас зөөврлаад ядраал гэдэг. Тэгээ тэр хүнд мэдээж нэг уламжлалынхаа үйлчлэгээ хийж байгаа. Тэгээд одоо та бүхэн ингээд сууж байгаа шиг л ингээ уулзаал богино хугацаанд шийдсэн асуудал байгаа юм л. За та одоо юу яачих? Жоох арх вино халаагаад уучих гэдэг. Тэгээд тэр хүн бол шууд нэг 20 г арх уусан л та. Тэгсэн чинь л биеийн сайхан тавираал ирж. Тэгэл өөст нэрээ. Ийм ингээл яах байсан. Би одоо дөндөө юм уугаад ерөөсө бариулаач ерөөсө намтахгүй байсан. Даралт хянагдахгүй байсан даралт гэсэн үг үү? Тэгэхээр яг хоо тэр нэг стрессийн шалгаантай бас олон одоо хоногоор олон цагаар одоо маш их ачаалттай ажилтны улмаас бол ингээд биеийн завирлаад эхэлж байгаа. Тэгээ үүгээрээ юу гэж хэлэх гэж нэхэрэ идэ ундаг яг тохирсон цагт нь тохирсон одоо идэ ундаг нь өгөх юм бол бас энэ мэт одоо хурдан үйлчлэнэ. Тэгэхээр манайхан бол бас их туйлширдаг. За ингэний хоормог сайн гэхэрл ингэний хоормог дагаал явчихна. За ван симбрүү сайн гэхэр ван симбрүүгээл хайгаал явчихна. За энэ одоо хавдар цайн гинэ гэл нэг гişүү нэг ургамал яхаар л энийг нь тэр чигээр нь хуу хамаал хадгалал аваад уучдаг гэх мэтлээ. Энд чинь бас тийм дур зоргоороо байдаг юм биш ээ. Ялангуяа ургамлыг монголчууд яаж хэрэглэхгүй ялангуяа уламж намгаа хүнд бол заавал боловсруулна. За зөөн тохиолдол одоо энэ үнэхээр нөгөө там байхгүй шууд ургамлаа дангаар нь хэрэглэх үе байдаг. Гэхдээ тэрийг нь хидийд яаж хэрэглэх вэ? Хата харга нь бас өөр байна. Боловсруулна. Тэгээ хидийд ямар одоо хэмжээгээр өгөх гээд энийг бол манай хөдөө орон нутагт байдаг настангууд бол илүү сайн мэднэ. Тэгээд болж игэл энэ ургамлыг тэртээ тэргүй энэ ван симбрүү орсон ч гэдэг юм өөр сүдөвс орсон, часарга нь орсон энэ тангууд байгаа. Тэдгэрийг ингээд нэг зохих хэмжээгээр бүр илүү сайжруулсан энэ хувилбараар нь уухыг бас хэвших хэрэгтэй. Тэгэхгүй одоо ургамлаа дангаар нь уудаг манайхны бас их буруу хэвшил байна, дадал хэвшил байна. Түүнээс гадна хоол ундаа бас зөв зохимжтой хэрэглэх. Ер нь аливаа юм дээр хим хэмжээ гэж байдаг. Тэрийгэл бид нар одоо сайн мэрэгжлийн одоо уламжлалын эмчнэр одоо Монголд нэлээд олон бас байна. Тэгээ энэ эмчнэртэй хандаад энэ танг, энэ идэ ундаг яаж хэрэглэх вэ? За бүр одоо Европ ангаа ухааныг илүү их сайн таалдаг хүн бол хоол зүйч гэдэг нэг бас шинэ мэрэгчлэлтэн бас гараад удцсан байна. Тэгэхээр энэ хүн дээр очиод бас энэ килкалор илчлэг гитэр бүтэц уург ямар хоолноос ямар хэмжээтэй уургийг нөхөх үү гэх мэт ингэж сайн лавлж мэдээлж бол зөвлөгөө авч болно л та. За дараагийн асуултаа илүү нэг уламжлалтын онол руу нэг оруулаад үзье. Одоо яг бид нар зүгээр Европ ангаахын эмчнэр шүү дээ. Тэгээ харахад бол нөгөө уламж дангаахын дөрвөн үнцгээд маш цуцаа ном байдаг. Тэгээ та нар бас нэлээд эртний судрууд дээр бас одоо уламжлалч жорууд байдаг байх, тэрийг цээжилдэг байх. Ер нь ингээд уг сурвалжийн сөхөд үцхэд бол манай Монгол уламжлалтчийн ер нь бол бас
нэлээд хөгжсөн бас их боловсронгуй өндөр түвшинд байсан юм биш юм уу? Тэгээ яагаад одоо ийм цөөхөн ном сурах хүчтэй байдаг вэ? За энэ Монголын уламжлалт анагаах ухааны түүх бол саяхан 100 жилийн өмнө ч гэдэг юм уу 400 жилийн өмнө үүссэн ид бол биш. Одоогоос 5000 жилийн өмнө үүссэн. За бүр энэс цаашлах түүх бол байдаг. Энэ хаана вэ гэхээр одоо манай зарим судлаач нар, угсаатан зүйн судлаач нар, антрополог, археологийн одоо эрдэмтэд судлаач нар бас давхар судалдаг. Манай уламжлалын судлаач багш нар маань ч гэсэн бас энэ тухай ярьдаг. Тэгэхээр 5000 жилийн өмнө бол энэ Афганистаны одоо хойд бүс нутагт одоо монголчууд хазараа гэд нэрээр нь сайн мэдэх ба хазарчууд их олноор суурьшдаг газар гэл. Ер нь тэр хавцаа нэг тийм сайхан баян бүрттэй их уул усан сайхан тэгшэрсэн тийм газар байсан байх. Тэгээ тэрэн дээр нүүдэлж аваагүй аймагуд цуглаад эмчээ хамгийн бас хүмүүс зарим судлаачид ярьдаг л да. Майнаас илүү монголчууд бас ярьдаг. Майнаас илүү ном байх, тарин байхгүй, махнаас илүү хоол байхгүй гэдэг. Тэгэхээр энэ одоо бидний одоо олон төрлийн бурхны уншаад байдаг майн дотор юу таринууд дотроос одоо умманы бадны хум гэдэг буюу майны шашин гэдэг бол энэ бүр хамгийн эртнийх нь юм байна гэдгийг бас энэ үгээр тодорхойлж байгаа. Тэгээ мах бол одоо монголчуудын хувьд бол үндсэн хэрэглээ буюу хамгийн сайн энийг хэрэглэх юм бол өөртөө маш сайн бие мах одоо тэнхрүүлдэг гэдгийг бас энэ үгээр илэрхийлж байгаа. Тэгээд тэрнээс ахгуулаад тэр 5000 жилийн өмнөөс бол монголчуудын өвөг дээдүүд амьдарч байсан. Тухайн үед анагаах хон байж л байсан. Ер нь хүн төрлөختөн хэдийд анх үүснэ тэр цагаас эхлээд анагаах хон үүссэн. Яг тэгэхээр тэр хүмүүсүүд чинь хичнээн балар эртнийч гэнэ үү, хуучны эртний хүн байлаа ч гэсэн тэр хүн өвдөж зовлоо, шарх шалбарлаа, өөрсдийнхөө одоо зэн савнгаар ч гэдэг юм уу, туршлагаараа ч гэдэг юм уу, энэ ч нэг тавсланаадаг тийм юу бол байж байсан л байгаа. Тэр нь одоо өргөжөөд судлагдаад олон жилийн одоо туршлага нь одоо үндэслэгдээд батлагтаад ирэхээр илүү боловсронгуй болоод шархны лент болдог ч гэдэг юм уу. Зориултын одоо тийм мөнгөжүүлсэн, цайржуулсан гэл юм болж байгаа. Тэгээд хүнүүчүүд гэд бид нар сайн мэднэ. Тэгэхээр хүнүүг үед хүртэл одоо энэ анагаах ухаан, Монгол анагаах ухааны үүсэл хөгжил бас яригдаг. Тэр үеийн бүтээлчд байна. Одоо судлаачид гэх юм. Одоогийнхоор судлаачид эмчнэр. За тухайн үеийнхэр одоо бөө мөргөлийн шашин илүү хүчтэй хөгжижсэн. Түүнээс гадна аюрведын анагаах ухаан гэдэг. Тэр үед эртний энтхэгт одоо ведийн шашин гэж үүсчихсэн. Тэрнээс бол монголчууд бол ганц Монгол биш одоо энэ дэлхийн бүхий л одоо улс орнууд нэг нь дорн зүгт, нэг нь өрн зүгт салбарлаад тэгээд тэнчнээсээ дахин салбарлаад ингэ явж. За тэгээд түүхийнхээ хувьд бол хүнүүчүүдтэй монголчууд их холбоотой. Эртний энтхэгчүүдтэй манай одоогийн одоо өвгдээс болох хүнүүчүүдтэй холбоотой. Тэр үед оюутан солилцоо явж байсан монголчуудаас очиж одоо суралцж байсан гих мэтлэн ийм түүхэн баримт. За тэгээд энэ бурхны шашин Монголд 3 удаа дэлгэрлээ. Тэрнтэй цуг одоо энэ анагаах ухаан дагаж одоо давхар ингээд хөгжөө яваад байгаа. Тэгэхээр ер нь яагаад гинт бурхны шашин болоо явчих вэ гэхээр бурхны шашин тай бол уламжлал анагаах ухаан зарим нэг одоо зан үйлүүч гэдэг юм уу тэр зүйлүүд нь бас их холбоотой байдаг учраас ингээд яваад ирж байгаа. Тэгэхээр ганц энэ анагаах ухаан биш бүхий л одоо 10 ухаан гэж ярьдаг. Их 5 ухаан, бага 5 ухаан, нийлээ 10 ухаан буюу шинжлэх ухааны 10 салбар энийгээд байгаа. Тухайн үед л энэ бурхны шашин сүм хийдээр дамжуулж одоогийн манай энэ сургалтын систем, сургуулийн дэгж уйг л бол явж байна л гэж судлаачид бол үздэг. Тухайн үед бид нар ламнарл гэдэг болохоос тэр ламнрын чинь цаана одоо шинжлэх ухааныг хөгжүүлэх ийм олон юм явдгийг сургалтууд явдаг. Тэгээд түүний дараа одоо Монголын хамгийн анхны эмнэлгийн сургууль гэдээ ярихад бол Хувлаа хааны үед цэргийн бүр тусгай эмнэлгийн хороо байж байсан. За тэгээд тэрний дараа бол Баянгор аймгийн нутагт бол бас ламын гигэний үүсгэн байгуулсан Мамбат татсан гэдэг. Бүр одоо илүү сайн төрөлжөө явж штт. Тэгээд одоо сүүлийн 1990 оноос хойш одоо энэ манай уламжлалт анагаах ухааны сургууль дахин бий. Эдгээр нь дандаа цаг үеэ дагаад хөгжөөд явж байгаа. Энэ хугацаанд ерөөсөө тасралтгүй
Монголын онцлог тохирсон. Жишээ нь одоо төвдийн ном уншлал гэдэг монголчууд номд 3 улсын нэг бол монголчууд юм аа. Одоо бол манай эрдэмтэн багш нар судлаачид бол англи хэлээр, гадаад хэлээр ингээд бүтээл төрүүлээд тойрогдөг байсан. Тухайн үед 400 жилийн өмнө ч гэдэг юм уу. 100 гаруй жилийн өмнө ч гэсэн монголчууд ерөөсөө төвд хэлээр номоо бичдэг. Тийм одоо их тэгээ уншихад бол одоо ч гэсэн төвдийн одоо зарим лам нар тэр хүмүүс бол монгол ам нарын бичсэн ном судрыг ашигладаг, хэрэгэлдэг юм байгаа байхгүй. Энэ бол судлаачдын өөрсдийнхээ ярианаас үндэл. Тэгэхээр энэ түүхийнхээ хувьд бол Монголын уламжлал ангаахан бол за доор хаяж 50000 жилийн түүхт. Тэрнээс ч өмнө одоо түүх үргэлжлэнэ. Энийг нь тухайн судлаачид бол судалсаар яваад байгаа. Энэ түүх хэдий ч цаг хугацааны урагшлагдсан монголчуудын өнөөдрийн одоо бахархалаас гадна одоо энэ бас нэг юу бол явдаг юм аа. Одоо улс төрийн одоо юу ч тэгэхээр энийг энэ яриагаа ингээд таслая. Яг энэ ариун баялаг түүх ингээд 50000 жил хөвөрч байна. Яг практик амьдрал дээр эмч хүний биедэл яг яаж хэрэглэгдэх вэ? Подкастын ивент тэгч цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. За миний хувьд бол яг орон нутагт амьдарчсан ажиллаж байгаа учраас орон нутгийнхаа эмийг л ярих гэж бодож байна. Ер нь бол энд одоо уламжлалт ангахын ухааны түүх бол яг хүмүүсийн цагаас л тэр нь иргэдийн дунд яг одоо өвчнөөс урьдчилан сэргийлэх гэдэг юм уу те ийм маягаар ёс заншлуулаа явцсан байдаг юм мөн гэж би хардаг. Ягаад тэгэхээр бидний өвөг дээдсүүд, бидний аав ээжүүд тэр нь болон тэр нь болохгүй гэл ингэж ярьдаг ус энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх юмыг бид нарт заагаад исэн байна л гэж би бол дотор ингэ бодож явдгийг. Ер нь ч тиймэрхүү байдаг. Ягаад гэх юм бол одоо морь унаад малдаа явна гэдэг чинь дасгал хөдөлгөөн хийгээд байгаа үст тий. Яваад байна гэдэг чинь дасгал хөдөлгөөн хийгээд байна гэсэн үг тий. За манай аав л ирдэг байсан. Одооны эрэгтэйчүүд бол босоогоор ингээ шээж ин тий. Дээр үеийнхэн бол ингэж сууж дээлээ одоо суугаад дээлээ ингэж байгаа тэр нь болохоор төрөвлөлчрахаан томрлоос урьдчилан сэргийлдэг байсан наад захын жишээнүүд байгаа байхгүй. Тийм учраас ерөнхийдөө сая Оргил баяр эмчи хэлж байгаагаар одоо хүн үүсэн цаг за тэр 50000 жилийн өмнөх ч гэсэн биднэрт урьдчилан сэргийлэх, эмчлэх юмнуудыг ингээд одоо жишээлхэд цусаад одоо гараа зүсчихтэл бид нар хөнгөөр дардаг байсан шүү дээ тийм. Энэ бол одоо энээс үндслээд Европ онгохонд тэр нөгөө наалт за дээр нэмээд нөгөө гагнаас тийм энэ минь ингээд үсээ явцсан юм шиг ер нь ингээд дотроо бодогддог байхгүй тийм. Учраас ер нь бол нөгөө ёс суртахуунаараа уламжлалт ангахын ухаан бол хөгжөө явцсан. За энэ дээр нэмээд нөгөө хэлмэгдүүлэлтийн үе буюу 37 38 оны үед бол тухайн үед бол нөгөө мааран бод үйл ажиллагаа эрхэлж байгаа. Сүүлдээ хэлмэгдүүлэлтийн үед одоо ингээд нууцаар явж ирсэн. Тэр нь яагаад манай сум дээр мэддэгдгийг гэхээр манай ээж аав манай одоо өвгдүүд ярьдаг байхгүй. Перла гэдэг мааран байдаг. Тэрэн дээр тэгээд тухайн үед дандаа л очиж нууцаар тангууд тан юу гэдэг юмнууд авч эмчлэгдээл ингээл явдаг л байсан үед байдаг юм билээ. Тийм учраас одоо сурах бичгүүд нь яг хуу дөрвөн үндэс байна. Тэрнээс гадна ингээд сурах бичгүүд зөндөө байгаа. Гэхдээ яг тэр хэлмэгдүүлэлтийн үед сурах бичгүүд бол нэлээд ингээд устгагдсан юм байдаг юм билээ. Гэхдээ одоо бас нөгөө уламжлалт ухааны эрдэмтэд нэлээд олон болцсон. За тэгээд урагшаа хятад өвөр Монгол дээр ингээд сургалтууд нэлээд түшгэлж байгаа учраас сурах бичиг за юу гэдэг юмнууд нэлээд элбэгшиж байгаа юм шиг л харагддаг. Уламжлалт маань өөрөө нөгөө өргөн дэлгэр сашдэртай удаан жил хөгжиж ирсэн ариун баялаг түүхтэй учраас биднэрт нөгөө ярих цаг айгүй хязгаарлагдмал байна л да. За манай Алтан агнуур подкаст маань нэг уламжлал болсон асуулт байдаг. Яг та эрүүл мэндийг дэмжиж сахих чиглэлээр нэг зөвлөгөө өгөөч гэвэл яг одоо ямар зөвлөгөө өгөх вэ? Оргил баяр эмчээс. Тэгээ миний хувьд бол хүн болгон өглөө халуун бүлээнээр цайгаа уудаг болооч. Өглөөний цайг. За өдөр нь бас аль болох одоо илчлэг ихтэй тэр хоол ундыг бол сайн идэж хөвшөөрэй. Орой хоолыг бол за нэг 7-оос 9-ийн хооронд болж игэл одоо 7-оос 8-ийн хооронд хоолоо идэж ууж хөвшөөрэй. Ингэж ерөөсөө
хамаг өвчний их үндэс нь бол эс шингэсэн өвчин гэж бидний ярьдаг. Тэгээ эс шингэсэн өвчин гэхээр юу гэхээр ерөөсөө бидний аманд ороод ходоод нь боловсрч байгаа тэр зүйлүүд хоорондоо харшилтаад ирэхээр бие организм гимтэйгээд хэрэлдэг. Жишээ нь одоо манай сүүлийн үеийн одоо залуучууд сайхан бүслэгийн тойрог бол том байна. Тэгээ энэний чинь цаадал чинь өөхлөлтөөс гадна тэр дотор чинь нөгөө эс шингэсэн өвчнөөс холбоотой их ялгардаг. Үүстэй одоо нөгөө гидсний дүүрэн гэж ярьдаг. Гих мичлийн иймэрхүү тэрнээсээ болоод зүрхэн өвддөг ч гэдэг юм. Ингээд дамжаад яваад. Ерөөсөө таны ходоод ирүүлэх юм бол би ирүүл байна. Ингэж л хэлмээрээ. За баярлалаа. За тонайзаас. За миний хувьд бол бас орон нутагт ажиллаж байгаа учраас орон нутгийнхантаа өгдөг зөвлөгөөнүүдэл өгье гэж бодож байна. За одоо яг энэ орчин үед энд одоо сошиал интернет хөгжсөн энэ үед бол хамгийн түрүүнд сэтгэлийн амар амгалан байх хэрэгтэй. Стрессгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгürt. Хоёрдугаарт нойроо сайх хэрэгтэй. Нойр тий. Хүн тухайх бол цаашаа өвчний бүс их өсрөөд бол явчихдаг учраас нойрыг айгүй чанартай сайх хэрэгтэй гэж бодож байна. За гуравдугаарт бол хоол. Тэгээ хоолыг бол одоо сая оргилоор эмчийн хэлдгээр өдөөнийхөө хоолыг уламжлалт анагаах хонд хоол өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг нөхөртөө оройн хоолыг дайсантай гэж одоо тийм сургаал байдаг. Тийм учраас яг тэрийг ингээд зохицуулах хэрэгтэй. Тэгээ гол нь шимтэй хоол байх хэрэгтэй тий. Уламжлалт анагаах хонд бол дөрөв улиралд нь тааруулж хоолдог. Өвөл улаан эдэний улирал, хавар шар эдэнийх, зун цагаан эдэнийх, намар ногоо эдэнийх. Яг энэ улиралд нь тохируулж хооллох хэрэгтэй. Яг гэх юм өвгдээцийг ингэж хоолж ирсэн. 100 хэзээч одоо мах чанаад идээ цуугаад идэх байсан, цагаан эдээ голчилдаг байсан учраас энэ яг журмаар явах юм бол хүмүүс ирүүл байна. Яг хөтлөгчийн даваа ирэх байна л да. Яг одоо энэ улирал тааруулаад хоолол эсвэл одоо юм эрүүл амьдралын хэм маяг сахих гэвэл одоо эдэж хүмүүс нойргууд чинь стресс бухимдал ихтэй байна тий их ядарж чинь тамирд чинь яг энд та уламжлалтын эмчнэр нэг юу гэж зөвлөгөө өгд юм болоо гэд сонирхчлоо. Подкастын ивент тэтгэгч мөнх онч доктор мэдрэл үе мөч уламжлалт сэргийн засах хэмлэг. Ер нь бол нэг хүн өөртөө л хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Би одоо бол утганд өөртөө л хайртай байх хэрэгтэй, өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр нөгөө ажлын ачаал юу бэ тэрнээс үл хамааран тийм учраас өглөө босоод ядаж нөгөө хаврын улиралд зөвгийн болтоо усаа уух хэрэгтэй. Тий зөвгийн бол бадганыг дардаг, хаврын улиралд бадган удалдаг. Тийм учраас зөвгийн болтоо усаа өглөө босоод уух хэрэгтэй. Тэрнээс одоо зөвгийн болтоо ус уучаад гарахын хооронд өлөн гарах хоёр шал өөр ялгаатай байгаа үстэй тийм учраас зөвгийн болтоо усаа уух нь бол таны өөрийн хариуцлагын асуудал учраас өөрөө тэрнтэй яхахтай. За өдөр шар эдэний улирлэхлээр одоо шар тос орно шүү дээ. Монгол уламжлалт анагаах хонд бол тийм учраас бол хаврын улиралд шар тостой цайгаа, шар тостой сүйтэй цайгаач гэдэг юм уу те өдрийн шар тостой банштай цайгаач гэдэг юм чанаад уух. Эсвэл гонцонд ороод тэрийг идэх гэдэг юм. Энэ болгоныг хөвшүүлчих юм бол бас Яа заав шар тустай банштай цай гэж. Шар тос бол нөгөө хийг дардаг байхгүй юу? Тэгэхээр энэ үед бас бадган хөдөлгөөс яригдж яадаг үү? Тэгэхээр бид нар хийгээ дарахын тулд шар эдэгээ бас идэх. Шар эдэгээ хэрэгтэй. Орой яавал нойр сайжрах уу? Ер нь бол нөгөө стресс гэдэг юм нэлээх байгаа даа тийм учраас тэр нөгөө одоо утас дэлгэц те компьютер эднээсээ бол нэлээ одоо ойлгох хэрэгтэй. Тэгээ би өөрөө сая хэлээд байгаа юм те хүн өөртөө л хариуцлагатай байх хэрэгтэй. Эрт унтрахын тулд нэг 2 цагийн өмнө орондоо орчлоо гэхэд утсаа болчих хэрэгтэй байхгүй тий. Одоо манайхан бол уцтайгаа орондоо орчвол утсаа ингээд тэгэхээр нойр сэргчж байгаа шүү дээ тий. Тийм учраас энэ болгонд өөртөө хариуцлагатай биж өөртөө бас хайртай л байх хэрэгтэй. Тэгжээж жижигхэн юмнаас л үр дүн мэдэрдэг. Тэрнээс нэг том одоо нойрны аппарат асар тавиад нойр хөрөхгүй үсттэй тий. Тийм учраас ийм л зөвлөгөөнүүдийг л өгдөг. Оргил аяр докторын хувьд За яг энэ хаврын улиралд яг одоо 4 сарын эхний 7 хоног. Одоо бол нэг хаврын дунд сар эхэлсэн байна. Тэгэхээр манайхан хаврын адаг сар. Малчин ард түмэн уламжлалын эмчнэр бол энэ улирлыг одоо ихэн дунд адаг гэд энэ болгонд ирнэ их ач холбогдол өгдөг. Тэгэхээр яг энэ цаг үед мацаг битгий бариач. За зүйтэй. За одоо мацаг барих гэдэг нь одоо эрүүл мэндийн шалтгаанаар жингээ хасах зарим нэг одоо өөр бусад шалтгаанууд байж байгаа. Гэхдээ яг одоо бол мацаг барих цаг бол биш шүү. Энийг. За дараа нь болохоор
эрт унтах хэрэг. Сая манай отгод баймч маань хэлж байна. Эрт унтах хэрэгтэй. Ажил төрлөө сайхан тааруулаад энэ сайхан эрт унтаж хэвших хэрэгтэй. За эдийн ундааны зүгээс бол хит их одоо архит арс ууд болохгүй хэмжээнээс нь хийдэг. Эмчилгээний журмаар нэг 50 г ч гэдэг юм уу багагийн хэмжээгээр эмчийн зөвлөсний дагуу вино ч юм уу монгол арх ч гэдэг юм уу зохих одоо энэ архины төрлүүдээс алийг нь ууж болохыг тэрийг нь яг ингээд тааруулаад ирэл. За нэг бодлого байж байгаад нэг борц руу ороод ирвэл борцсон идвэл бас их сайн. Тэр энэ борцонд чинь үл орлуулагдах амин хүчлүүд бол нэг ясандаа бид нар хоол тэжээлээр авч болдгоо энэ амин хүчлүүд борцонд их бий болдог. Зөв хадгалсан, зөв боловсруулагдсан борцонд бол байгаа. Тэгэхээр энийг бид нар бол борцтой хоолоо сайн идэж, сайхан шим тэжээлээ нөхөж авах. Одоо эрс байдлаа нөхөж авах хэрэгтэй. За түүний дараагаар бол одоо алхах нь тодорхой хэмжээгээр биеийн одоо хөлсийг чихартал юм уу аль бие хөнгөртөл одоо хүн болгоны мах марай тамиртынхээ өөр байгаа. Өөрсдийнхөө тамиртынхээ тааруулаад тамир багтаа өмсөд нь ойрын алхаа хийн тамир сайдаа өмсөд нь жоохон холын зайд ингээд алхаад явбал бас их болж игэл одоо өглөөний тунгалагаагаар оройны тунгалагаараа одоо орой хоол идсний дараа алхдаг бас тийм сайхан дадал хөвшилтэй хүмүүсүүд байна. Тэгээд тэдгэрийг дагаад ингээд сайхан тэгшгэн гадаргуудаар заавал одоо энэ их зөө дуул гарч одоо тамиртынхээ барагтал амьсгаад л одоо хүндрүүлэх шаардлага байхгүй. Тэгшгэн газар одоо манай цэцэрлэг түрээлэн гих мэтлэн явуулан сайхан газрууд байна. Тэдгээр за өдрийн цагаар ч бас алхаж болно. Бас нарны сайхан дулаантай дээр энэ мэтлэн. За тэгээд энэ дуу чимээ ихтэй газар буюу янз бүрийн тоглолт тэр шоу зингээний газрууд караоке ч гэдэг юм. Энэ газар бол үнэхээр шаардлагатай үедээ л тэнцэнэ очь олон дахин ойрхон давтамжтай битгий ороор. Их юм бол одоо энэ хийг нь арвидвал. Тэгээ хийг нь арвидуулаад ирэхээр манайхан ч нөгөө стресс гээл төрнөөс үүдэлтэй бүх юмнууд өвчин болоод байна. Түүнээс гадна яг одоо энэ хаврын ханшны илээ зарим хүмүүс одоо нэг уух шууд автдаг гих мэтлээ гансарч одоо тэр нөгөө удаан битгий одоо бодролд орооч. Аль болох одоо ирж яваа цаг байна сайхан шинэ ногооны цаг. Ногоо үзчихвэл учиртай. Шинэ ногоо удахгүй одоо хэдхэн хоногийн дараа ногоо гарна. Хүмүүсүүд хүм малын зоо тэнэн гэж ярьдаг. Тэрэн шиг одоо сайхан алсын барааг ширт шинэ ногоог одоо ургаж байгаа тэр өвс ургамлыг харж сайхан баяс. Тэгээд одоо тэр хөдөө хээрийн үнэр ямар сайхан үнэр байдгүй тэр малын дуу одоо төлийн дуу ч гэдэг юм уу аль зохимжтой боломжоор та нар одоо хөдөө гарч сайхан төлийн сайхан дууг сонс. Тэрийг заавал зураг аваад бичлэг хийхдээ гол нь шүү. Тэгвэр өөртөө мэдэрч өөрөө чинь сэтгэл санаа тайвшрах нь хамгийн чухал. Тэгэхээр манай отонд энэ ч маань хэлж байна. Өөртөө хариуцлагатай бай гэдэг шиг бүхнийг өөрийнхөө төлөө гэр бүлийнхээ төлөө түүнээс биш одоо Монголын ард түмэн ч юм уу дэлхийд даяар зориулах болно их тэр нь бол гол утга учир нь хамгийн гол нь таны одоо доторх стресс тайлагч гин үү биеийн одоо чангарсан булчингууд одоо суларч гин үү за ямар нэгэн өвчин зовлон ч одоо амьрлаж зөөлөрч одоо эдгэрч илааршиж байна уу тэгэхээр эмчилгээ гэдэг бол зөвхөн эм уугаад ахын нэр биш эмнэлэгт хэвтээд ахын нэр биш энд бол эмчилгээг энэ орчлон дотор бүгдээр ерөөсөө том утгаар нь зургаар нь авч үзэх юм бол энэ дэлхий гэдэг чинь ерөөсөө том эмнэлэг байгаа. Тэгээд тэр эмнэлгийн аль тасагт нь очих уу гэдг нь тэр хүнийхээ өөрийнхөө сонголт байхгүй. Тэгээ одоо хөдөө гадаа явлаа гэж одоо тэр сэтгэл зүйн эмчилгээ бас явагдаж шүү дээ. Гэх мэтлэн одоо тэрийг одоо эмчийн заасан зааврын дагуу өөрсдийн зөв мэдрэмж гэдэг юм уу эсвэл одоо ойр дотны хүмүүсүүдийн заавар зөвлөгөөний дагуу одоо ингэж сайхан тааруулах хэрэгтэй. Тэр ер нь их сайхан ер нь хашигдмал байдал бол хүнийг их стресс төлдөг өвчин их болдог. Тэгэхээр бас сайхан аял зугаалах гэхдээ зөв зохистой. Ийм байдлаар бол эмчилгээ. Ер нь уламжлал анагааханд 4 одоо эмчилгээ байна л да. Ерөндөг гэж эмчилгээний 4 ерөндөг. Нэг нь бол явдлан мөр, идэ ундаа, тэгээ эм, тэгээ дараа нь засал. Засал одоо засалт нь одоо зүү барай гэл явчихна. Эм дээр нь болохоор тан үрлийн юмуд гэл явж байгаа. Тэгэхээр эдгээр болгоныг чи ингээд задлаад ярих нь бүр маш олон юм байгаа. Тэгэхээр давчхандаа
энэ дүрийг мэрэгжлийн одоо эмчнэрт хандаад өөрт тохирсон арга зүйн зөвлөгөөгөө аваад хэрэгжүүлэх юм болгон бол эрүүл байна. Тэгээд дөрөв ярьжсэн өвчнөөс урьдсан зэрэг хэлнэ гэдэг. Тэгэхээр уламжлалт анагаа ухааны маш гайхамшигтай зүйлүүд нь багжийн шинжилгээнд дээр илрээгүй зүйлийг одоо өөрийнхөө өгүүлэмжээр нь өөрт нь илэрж байгаа шинж тэмдэг за өөрийг нь эмч одоо өдөж онцлол. За та тэдийн хугацааны дараа энэ өвчин ийм шинж тэмдэг нэмэгдэх юм байна. Ийм магадaltaй юм байна гэлдэг. Гэтэл ихэнхдээ бол тэр эмчийн хэлснээр бол болдог. Тэгээ яагаад шинжилгээнд дээр зүгээр байсан шүү дээ. Би эрүүл гэдэг. Гэтэл уламжлалт анагаа ухаан болохоор заавал тэр нөгөө эд эрхтэн бүтцээ алдаж эвдэрч гэмтхээс нь өмнө үйл ажиллагааны доголдол болж байгаа үед нь төрүүлээд онцлж чаддаг. Одоогийн компьютер эрдэнэтгийн зураг дээр яс хугарсан байна гэдгийг нь гаргахаас биш яс хугарах магадaltaй гэдгийг нь ясны одоо сэргчлэлтийн шинжилгээгээр л илэрдэг тусдаа арга уламжлалт анагаа ухаанд энэ бүгдийг нэг дор нь одоо тухайн хүн онцлоод иймэрхүү төлөв байдалтай байна шүү. Эндээ таарсан одоо энэ имчилгээ арга хэмжээг авъя шүү гэдэг тэр зөвлөмжийг өгөхөөр нөгөө хүн чинь нөгөө баг дээр нь өвчин имчилгээгээр бас их сайхан хугацаа хэмнэдэг маш олон одоо сайн үр дагаврууд гарч байна. Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүүр ам шүдний имлэг. Подкастын ивент тэтгэгч Цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Подкастын ивент тэтгэгч Юмед гоо сайхны мэс заслын имлэг. Подкастын ивент тэтгэгч Сэцэн мед имлэг. Подкастын ивент тэтгэгч Мөнх онч дотор мэдрэл үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. За тэгэхээр манай уламжлалт анагаах ухаан маань бол нэгдүгээр маш олон жил хөгжиж ирсэн түүхтэйгээс гадна одоо өвчтнийг үйлчлүүлэгчийг бүхлээр нь сайхан хардаг, онлын үндэстэй тайлбарладаг. Дээр нэмээд хамгийн гол нь одоо байгаа өвчнг ирээдүйд өвдөх өвчнөтэй ингээд давхар ингэж одоо онцлох боломжтой байд юм байна. Идеонда явдал мөр одоо ийм дом засал энэ төр бол ер нь адилхан хувьтай хүний эрүүл мэндийг тодорхойлдог юм байна гэж өнөөдөр энэ одоо ярилцлагаар та бүхэн маань одоо мэдэж авсан байх. За үүнээс гадна бол яг энэ одоо улирал солигдох үе буюу энэ хаврын дунд адаг сард бол одоо сахих ёстой одоо эрүүл мэндийн зөвлөгөөг уламжлалт анагаахын эмч нар маань өглөө ингээд та бүхэнд бас тодорхой хэмжээнд таалагдсан байх гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаараар эргэж уулзлаа баяртай. За баярлалаа та хоёртаа бас. Баярлалаа. Дэлгэрэнгүй сайхан ярилцсан.